Баханга хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Баханга хөшгийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хот тээвэр логистикийн гол зангилаа бүс болох хөшгийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, хөшгийн хөндийд баригдах хүн нүүх хот тээвэр логистикийн төвийг барьж байгуулах суурь нөхцөл бүрднэ. Улаанбаатар хот маань ер нь бол өөрөө уртаашаа сунж тогтсон ийм хот. Тийм учраас одоо бидний хувьд богдуулын урд талд байгаа энэ газрыг ашиглана гэдэг бол өөрөө хүннөө хот барина гэдэг маань Улаанбаатар хотыг одоо илүү өргөтгөж байгаа ийм л хэлбэр гэж товчхондоо ойлгож болно. За ингэчвэл бид нэр тээвэр логистикийн төв болон одоо шинэ хот барих, одоо шинэ суурьшлийн бүс рүү онгоцны буудлаа түшиглээд орчвол Улаанбаатар хотод байгаа одоо 700 га дунд ингээд төрийн байгууллагууд бүгд төвлөрч байгаа энэ асуудлууд болон тээвэр логистикийн одоо том зангилаанууд бол ингээд задрах юм процесс тавигдана. За дархан багнууруу задарна. За шинэ хотын хувьд бол хар хорин зэргийн том төслүүд бол байгаа. Гэтэ хугацаа орохоор байгаа. Ийм байна. За Гашуун Сухбат ганц мод одоо олон жил яригдсан энэ төмөр замын ажил бол 5 сарын 14-ний өдөр эхэлнэ. За 1.9 орчим жилийн хугацаа орно. Тийм учраас энэ жилийн хувьд бол бүтээн байгуулалт нэлээд том аримтай. Ялангуяа одоо манай зам тээврийн яамныхан бол нэлээдгүй их ажил ихтэй. Ийм одоо бүтээн байгуулалтын улирал болох нэ. Тэгээ хаврын бүтээн байгуулалт эх орны маань өнцөг болон бүрт эхэлж байна. Олон ажлууд бас зэрэг хийгдэж байгаа. Тэгээ дэлхийн мэдээж эдийн засаг геополитик бас тарифаас хамаарат нэлээд савлгаатай байна, тийм ээ. Тийм учраас дэлхийн одоо худалдаа эдийн засгийн нөхцөл тодорхойгүй байх тусмал монголчууд бид маш тодорхой байх хэрэгтэй. Төслүүд маш ойлгомжтой, цаг хугацаа тодорхой, ийм эхлэх дуусах хугацаа их чухал байх хэрэгтэй. За засгийн газрын хувьд бол нэг шахаж байгаа зүйл бол бүтээн байгуулалтын одоо дулааны удирдалтаа багтаад төслүүдийг бүрэн дуусгах яг тийм зорилтыг тавьж байгаа. Тэгээд өвөл нэлээд бас шахаж ажилласан. За энэ төсөл бол одоо ингээ өнөөдөр эхлээд зам тээврийн яамны график хугацаагаар бол 8 сарын 25-ны өдөр дуусгах байгаа. Улаанбаатар төмөр зам хууль нийлүүлсэн нийгэмлэгийн Баханга өртөөнөөс салгааж хөшгийн хөндий чиглэсэн энэхүү зам нь хүнд даацсан буюу 3 дугаар зэрэглэлийн төмөр зам байх бөгөөд 102.5 км урттай, 1520 мм царигтай, 3 өртөө 4 зөвлөгтэй, 2.5 км гүүрэн байгууламжаас бүрдэх юм а. Энэхүү төмөр замыг Монголын төмөр зам компани хариуцах бөгөөд энэ бүтээн байгуулалтад 100 орчим аж ахуй нэгж 2500 гаруй ажилтнуудыг татан оролцуулж төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр барьж байгуулах юм а. Төрийн болон хувийн энэ олон терминалууд эрхэлж байгаа байгууллагуудыг энд одоо шилжин суурьшиж энэ скалат сава барих 5 сарын хугацаа өгч байна. Энэ хугацаанд нүүр шилжиж ирсэн ирээгүй 10 сарын 1-ээс эхлээд Бахангагаас наашаа Улаанбаатар руу орох одоо хүнсний болон барааны ачаа тээвэр, чингэлэг тээврийг бүгдийг Баханга дээрээс салгаад наашаа явуулнаа. Энэ бол хатуу. Энэ дээр бол засгийн газар өөр сонголт байхгүй. Эндээс ирж ачаа бараагаа авна. Энэ төсөл нь гаргасан зардлага хэдийн хугацаанд өгөх юм бэ? Гайгүй энэ 8 жил уртын хугацаагаар бодоход 8 жил. Ер нь 5-8 жил гэж үзэж байгаа. Төмөр зам тээвэр логистикийн төв ашиглалтанд орсноор 3.5-аас 20 сая тонн ачааг Улаанбаатар хотын дундуур дамжуулахгүй шинэ логистикийн төв рүү тээвэрлэх юм. Ингэснээр нийслэлд төмөр зам автозам огтлцдог гармууд дээр гал тэрэгний хөдөлгөөнд зориулж зарцуулдаг 144 минутыг багасгаж түгжрлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулна. Мөн орон нутгийг чиглэх ачаа тээвэр зайлшгүй Улаанбаатар хотоор дамжих шаардлагагүй болж хотын төвийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм а. Нэгдүгээр Төв аймаг Улаанбаатар хотыг холбосон автозамыг даацын 4 игнэ зам болгон өөрчлөх ажлууд хийгдэх ёстой. Хоёрдугаарт энэ Улаанбаатар хотын шинэ эсэх онгоцны буудлын баруун талаар сонгон хайрхан уулын чиглэл ачаа тээврийн бас шинэ зам байгуулахын төлөвлөлтүүд одоо бас бид нар зураг хийгдсэн байгаа. Ирэх жил энэ бүтээн байгуулалтуудыг зарлана гэдгийг хэлье. Салбар төмөр замын ажил өнөөдөр инхүү эхэлсэн бол логистикийн төв байгуулах ажлыг ч гэсэн энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудаа хамтран хэрэгжүүлнэ. Орчин үеийн тээвэр логистикийн төв байгуулахын тулд зураг төслийн сонгон шалгаруулалт зарлаж, аж ахуй нэгжүүдийг шалгаруулан оролцуулна. Харин газрыг ямар нэгэн төлбөргүй олгох болсныг мэдээллээ. Улмаар хотын төвд байршилтай тээвэр логистикийн чиглэлээр ашиглагдаж байгаа газруудыг чөлөөлж, илүү үр өгөөжтөгөөр эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж мөн бүрднэ.